За намайг Ухнаа Эрдэнэбрүү гэдэг. Тэгээ би одоо NT Top компанид 2021 он 10 сард орж ирсэн. Тэрнээс хойш одоо ингээд манд ажиллаад энэ ногоон байгууламжийн ажлыг хийгээд явж байна. Энэ жиншигний хувьд бол одоо энэ ургасан энэ одоо энэ цэцэг юу нь болохоор дандаа энэ нөгөө уул хангаа газрын гоё юм цэцэг ургам л та. Энэ ногоон байгууламж одоо ач тус байлгүй яг одоо насан суугчдад бол одоо ч нэг гэрээсээ гарч яад нэг тухтай гоё нэг бас нэг ногоон байгууламж дээр гарч ясуухаар ч бас нэг гоё шүү дээ. Бас нэг энэ шороо тоо сутаа аав нэр гэж манай Монголд ч одоо их болчиход байна. Тэгээд ер нь бол би бас нэг юм насан суугчдаа бас хэлмээр л байгаа юм бас нэг яг ингээд нэг гоё зүйлэг мод ногоор удаад ингээд тарж яхад нөгөө зүлгэн дээгүүрээ явах жишээний дахиад нөгөө гიშгсэн газар нь орохгүй яг давхаа алхам газар явган зам байж байдаг. Ууланд хэрэгээрээ зорчоод ногоон байгууламжаа бол нэг хайрлаад ингээ явуулвал өөрсөнд нь л хэрэгтэй юм болов гэж боддог шүү дээ. Шин дарсан зүйлэгч одоо бас их юу байдаг шүү дээ. Их эмзэг байдаг нэг жилийн дотор. Тэгээ тэр чинь яг ингээ нэг яг хүн явсан зам арж ингээ дахиад нөгөөд чинь урахгүй. Ахаа нөхөн тарилт хийх болно. Хийхлээр нөгөө тарилтын цаг нь оцорцсон. Хавар заавал тарьж эхэлнэ. Эсвэл бол бас нэг тийм алдгаа татгалтай юм их харнаа. Тэгээ тэр болгоно чи одоо бид нар чи бас нөхөөл тариал ингээл явдаг. Одоо энэ өрөө чинь ингээд өршлөөж болно. Одоо ингээд цагаа төвж аваад намар сайхан төвж аваад атаагаал дотроос нь юм гоё үр гарч ирдэг аахгүй. Шараасны үр. Атаагаал ингээд авар ингээд ингээ үр гарч ирдэг аахгүй. Энэгээр одоо ер нь албан газар эхлэлгүй найл учгсан гэдэг аваад сайхан авран сайхан үргэлжлэгээ хийгээд ингээд хүн болон сайхан ногоон байгууламжтай болох боломжтой байхгүй. Манай компанич тарьчаад бас нөгөө жибид байнгын эргэж тойрно шүү дээ. Энд нөгөө можолоо урдсан тэгээд нөгөө зүлэг мүлэг нь алцарсан нөгөө хүн амтын чинь гიშгээл ингээл алцлаад байцсан. Тэгээд нөгөөдг нь очиж шахаад нөгч тарина. Тэр байнгын эргэж тойрно шүү дээ. Ажлынхаа завсарч байгаагаар чи би ч бас машины дуу чимэнээс багсах нь чинь тэгээд тавнаар шороо тоос тэгээд чинь ер нь ногоон байгууламж чинь байх тусмаа гоё өтгөний шигүүн байх тусмаа л мод чинь гоё байдаг шүү дээ. Нэг настай хоёр настай тийм ацурууд авчиж суулгаал тэгээд одоо арчлаад байнга услага хийгээл тардлага хийгээл бордоол тэгээд эдэр чинь нэг яг бие дагаад ирэхээр тэгээд нэг сайхан усгаа нэг намартаа нэг сайхан гоё цэник услага хийгээл хавар эртээ нэг 4 сар гаргалаас нэг цэник услага хийчихээр юун сайхан болчихдээ шүү дээ мод. Хүүхдүүд сонирхож их гоё байдаг шүү дээ зуны үйлрэлд бол тэгээд хүүхдүүд чинь гарч тоглоол. Тэр чинь 70 нийтийн эзэмшил гэж байгаа. Тэгээ ногоон байгууламж нэг ер нь томтоо шүү дээ. Жишээ 3 чинь. Тэгээд одоо энэ шин баригдаж байгаа шүншиг гигэн төсөл бол одоо бас их нийтийн эзэмшил бас нэг 70%. Тэгээд тэр чинь ногоон байгууламж бас нэг өөрхөн хэмжээний бас сайхан ногоон байгууламжтай болох байх. Энэ дээр ч одоо бас ажиллагаа бас их орох байхаа. Тэгээд мод чулуу их тарина. Тэгээл зүлэг газар шорооны ажилчаас л амаргүй ажил шүү дээ. Тогтоогч би ч бараг 8 жил ажиллаж аавал дөрөвд. Тэгээд энэ компанид ороод ер нь өөрөө хийж сурсан юм ер нь хүнд гоё байдаг тоо. Ногоон байгууламжаа хийгээд ер нь гоё. Энд чинь ингээд нэг чинь ингээд тойроод тэр чигтээ ингээд ургамдаа ажиллахтаа авах. Ашаагаад ороод. За одоо энэ талбай бол одоо яг нийлэнгүүдээ шууд ингээд юу ачиж байгаа. Тайралт хийгээл яг тэгшлээд ингээд гоё нэгэн жигд болгож байгаа. Тэгэхгүй бол энэ чинь 7 хоногтоо бараг хэсэг шиг л ургаа гараад ирдэг. Моднуудаа ингээд доотлын сайхан шууж өгөөл доод хэсгийг ингээд сайхан тогооныхаа доод хэсгийг сайхан авахар чинь гоё харагддаг байхгүй юу ер нь. Энэ богиносгой тайраад ахаар чинь нэг асандаа одоо нөгөө энэ чинь байр орон сууц болохоор чинь нөгөө нэг өндөр байгаад ахаар чинь бас нэг ялаа шамуул шавах магадaltaй ихтэй болчих жоох байхгүй. Тэгээд хоёрдугаар энэ чинь тайралт хийгээд ингэж цаа чинь бас үгс нөгөө нэг ингээд өөрөө гоё чанараад улам өтгөрөөд байдаг байхгүй. Тайрах тусам Жишээ одоо 2003 оноос эхэлж байж байгаа гэж хэлсэн байна. Энд эхлээд бараг барилга баригдахаас төрүүлж бараг ногоон байгууламж зам талбаан тавил. Тэр нэг надад гоё санагдсан. Тэгээд
Нөгөө нэг ажиллаж байгаа ажилчны хүртэл энэ 5 тухтай гоё. Зам аргуугаад авсан, ногоон боломжтой авсан. Осоо өчнө хүртэл ирээд барагддаг баг. Цаашаагаал хийдгээс. Тэгээд одоо энэ тоглоомын талбай чинь хүүхдийн тоглоомын талбай гэсэн одоо бас нэг аюулгаас харахад нэг машинууд нэг үлээс ол их гоё 5 тухтай л да. Ногоон байгууламжийн талд бол одоо энэ бүх байраа төөрөөд адан батангүй ер нь нэг 50-аас 60% 70% маргад ногоон байгууламж энэ шуурай. Орсон суугчдын ер нь хэл ам ер нь сайтад байдаг шүү дээ. Сайхан гоё ногоон байгууламжтай маа нэрээс уулгаалтай л байдаг шүү дээ. Тэгээ бүх юм дээр нь хүн гიშхгүй нохоо юугаа ишээ бид суулгахгүй л гэдэг одоо бүх юм дээр ингээд тайлбарлагдсан байж. Модон дээр модчлуугаа гоож болохгүй, үсэн дээрээ зүлгэн дээрээ гიშгэж болохгүй гэдэг бүх юм ингээд инженерийн ингээд алж ингээд бүх юм ингээд шийдээд өчөж байгаа юм. Тэрнийх гоё давуу талтай гоё санагддаг юм аас ингээд юмаа хийгээ явсан ч нэг юм ингээд гоё ард нагаад харахад гоё бүр мөтнө байж байгаа ч юм гоё шүү. Одоо ингээд тэр гişэл энэ дондор одоо нэг цагаан тур юу шүү. Одоо чинь ингээд услахны систем байхгүй. Эндээс шаланг аваад ингээд ус. Тэр мөрийн бүртэл ингээд шийдээд өгсөн уул нь гоё л доо. Модлогоо ус чинь захын ослож гарч яажсэн цагаан шалангаа даваад модослоо суухад бас сайхан. За орсон зүгчтэй хандаж одоо энэ сайхан гоё ногоон төглөө гоё арчилж хамгаалаад тийм ээ. Бас нэг гоё ингээ байвал бас нэг ээдүүд бас нэг өөр хүүхэд өөрсдөө нэг 5 тухтай амьдрахад бас нэг гоё юм болов. Ийм ногоон байгууламжтай одоо ер нь барилгын компани ер нь бээр амьдрал даараагүй. Яг ийм сайхан гоё том талбайтай ингэж хийж байгаа компаниуд ер нь байхгүй шүү дээ. Хэн далаа ингээд гоё яг урамд төмөр биш ингээд урамдаа ажиллахаар ингээд гоё шийдээд өчгөр их гоё. Энэ ч тоошороноо хамгаалж чинь нэгдүгээр дуу чимээ багсгч чинь. Ер нь модны ач холбогдол их шүү дээ. Сайхан. Ингээд гадна талын зогсоол нүртэл ингээд сайхан оржоо машина тавиагаар авчин гараж нь байна. Хүүхдүүд нь тоглооны саатан байна. Ер нь их сайхан л да. Бүх юм ингээд гоё зогцоор шийдээд өгцсөн. Ер нь надад их гоё санагдав. Одоо манай энэ ажиллаж байгаа яг энэ шиг гээ энэ дөрөв эд төслөө бол одоо бас их сайхан том бүтээн байгуул болно. Ер нь бол одоо тэр зураг дээрээс байгаад харсан бас ногоон байгууламжууд нөхцөл гоё юм болох юм байлээ. Одоо тэр нэг гоё юм санагдж байгаа надад усан байсан их гоё санагдаад байна. Одоо гэртээ гэрийнхээ гадаа сайхан усан байсан дэ орчиж байна. Бүх спортын бүх төрлийн бүх юм заалууд нь байна. Сургууль цэцэрлэг нь байна. Ер нь их сайхан их гоё отгон болох гэж бодож байгаа шүү дээ. Тэр зурган дээрээс нарсан их сайхан. Бас нэг оттой нэг ганц гоё үзэмж нэмэх байх л гэж бодож байгаа шүү дээ. Ад жаргалын өргөөг шүн шиглэн бүтэв. Шүн шиг гэгэн хороолол.